Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн боловсролын газар, засаг даргын хамын газар хамтран төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлагангийн сурагчдад зориулсан сүүх хөтөлбөрийг өнгөрсөн жил хэрэгжүүлж эхэлсэн. 7 хоногт 2 удаа олгодог байсан сүүх хөтөлбөрт 2025 онд 13,000 орчим сурагч хамрагдсан байна. Энэ жил сүүх хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 3 дугаар сарын 1-ээс хичээлийн жил дуусах хүртэлх хугацаанд төрийн өмчийн 17, хувийн хвшлийн 7, нийт 24 сургуулийн дунд ахлагангийн сурагчдыг хамруулахаар болжээ. Бага ангийн сурагчид үдийн цаг хөтөлбөрөөр дамжуулан сүүс хүн бүтээгдэхүүн хэрэглэдэг тул уг хөтөлбөрт хамруулаагүй гэж аймгийн засаг даргын орлогч ярьлаа. За энэ сүүх хөтөлбөрийн маань өнгөрсөн онд баталсан төсөв, иргэдийн урлагийн баталсан төсөв 3 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгар болж байгаа. Мэдээж нөгөө энэ сургуулийн хичээлийн нөгөө жилтэй холбоотойгоор нөгөө хэрэгжиж байгаа төслийн маань хугацаа ингэж таардаг. За энэ оны хувьд бол энэ 2026 оны төсвийг батлахдаа аймгийн иргэдийн хурал засаг даргаас энэ боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд одоо дэвшүүлж тавьсан энэ зорилтыг бол бүрэн дүрэн дэмжсэн энэ сүүх хөтөлбөр дээр энэ нь 7 хоногт 3 удаа болгох. За мэдээж одоо хамрагдж байгаа ангиуд бол дундаас дээш ангийнхан байгаа. Яг тэгэхээр бага ангийнхан маань бол одоо нөгөө үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа. Энэ дотор нь бас энэ сүүс хүн бүтээгдэхүүнүүд орж идэг учраас одоо санхүү мөнгөнийхэн боломжинд одоо бас тааруулаад гэхүү ямар ч байсан дундаас дээш ангийнхандаа 7 хоногт 3 удаа болгож тоог нэмэгдүүлж байгаа. За мөн хувийн хвшлийн сургуулиудад одоо энэ сүүх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн иргэдийн хурал маань төсөв баталсан. Энэ жилийн хувьд бол 1.9 тэрбум төгрөгийг сүүх хөтөлбөрт зарцуулна. Түгээлд стандарт чанар дээр хяналт тавьж байгаа нь бол боловсролын газар. Аймгийн боловсролын газар. За тэгээд боловсролын газар дээр энэ хүүхдийн хоол хүнсний төслийн нэгж ажиллаж байгаа. 3 оны бүрэлдэхүүнтэй. Энэ төслийн нэгж өөрөө энэ үдийн цай хөтөлбөр, энэ сүүх хөтөлбөр, хүүхдийн хоол үйлдвэрлэлтэй холбоотой цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаан дээр бол бүрэн хяналтаа тавиад ажилладаг. Энэ жил нийт 15,060 сурагч хөтөлбөрт хамрагдана. 250 г сүг 7 хоногт 3 удаа өгч байхаар нэмэгдүүлжээ. Сүг хөтөлбөрт 1.9 тэрбум төгрөгийг зарцуулна. Орон нутгийн төсвөөс 1.4 тэрбум, өөрсдөө орлогын төвлөрүүлэлтэйг дархан хонгор сумаас 500 орчим сая төгрөгийг зарцуулахаар болжээ. Аймгийн эмчээнд төрийн өмчийн 18, хувийн хвшлийн 8 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулийн 6-аас 12 дугаар ангийн бүх сурагчид хамрагдана. Сурагчдад хүргэх сүг Vitaфит Milk хязгаарлалтмал хувьцаат компани ханган нийлүүлж байгаа. Тус бүтээгдэхүүн нь ямар нэгэн нэмэлт бодисгүй цэвэр органик сүг байхаар тусгажээ.